Миний бодлоор бол манай сум өсөж дэвжиж байгаа их ирээдүйтэй сум шүү дээ. Би бол орон нутгийн харилцааны хэлтс өөр хөвсөлтөөр бас орж ирсэн. Би анх цалингийн зээл аваад ингээ хөдөлсөн чи цалингийн зээл маань юу ч болдоггүй. Ерөөсөн бизнес хийж байгаагүй туршлагагүй. Гэхдээ бизнес хийх хүсэл мөрөөдөлтэй ийм хүмүүсийг дэмжиж ажилтгаар онцлог байдаг. Говийн шим хөтөлбөр гэж ингэж энэ юу үйлчлэгээд үйлдвэрлэлийг дэмждэг, жижиг дунд бизнесүүдийг дэмждэг юм хөтөлбөр байд юм аа гэж надад танилцуулсан. Чи орон нутагт ажиллах үед бас суусан байхгүй. Энэ надад айгүй гоё, маш гоё тийм санал байсан болоо би шууд ирж ажилласан. Орон нутгийн хүнтэй энэ олон улсын байгууллагт ороод орон нутгийн хандлага бүтээн байгуулалтыг хамт хэлцээр явна гэдэг их сайхан шүү дээ. Манай сумын хөгжил бол ямар ч байсан дээшилж байна. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хүмүүс амьдралаа дээшлүүлэх боломжийг бий болгодог. Хөтөлбөрт маань хүмүүс айгүй их сэтгэл дүүрэн байдаг. Хүн болгол ер нь ажилдаа хөдөлмөртэй болж байгаа. Тэгээ тэр хүмүүсийн тэр одоо ажиллаа хийгээд тэрэндээ айгүй жаргалтай тэр нэг ургацаа хурааж аваад хайдлаад явж байгаа тэр төрхөд тэднэр бол их сайхан санагддаг. Энэ говийн хүмүүс одоо айгүй ажилсаг юм аа. Та ялангуяа энэ хүүхнүүд нь айгүй мундаг ажилтай юм аа гэж тэгдэж энэ бол надад их гоё багтууштай сайхан санагдсан. Орон нутагтаа ажиллаж хөгжүүлэх боломжийг олгосон оюутлага компанитай би баярлж авдаг юм аа. Говийн бүсгүйчүүдийн ажилтай